бидэнд одоо шаардлагатай болоод таатай бүхэл одоо нөхцөл бүрдсэн байхад одоо түүнийг ашиглаж хэргийг нь одоо гаргах хэрэгтэй. Гэхдээ одоо ямар одоо хойшлуулахгүйгээр алдаа гаргалахгүйгээр одоо сайтар ашиглах нь чухал. Тэгэхээр энэ эрдэнэ түүний төрлийн одоо огшимыг нь тийм ээ хэрэг тусыг нь яаж гаргах юм бэ гэхлээр зэрэг дээдийн номыг одоо дадуулах юм. Тэгэхээр дээдийн номыг дадуулна гэдэг нь ямар утгатай юм бэ гэхлээр дадуулахын тулд одоо танд учир шалтгааны ухаанд бэлэг билгүүнээр одоо шинжилсэн сүжиг хэрэгтэй. За нагарж байна гэгээний одоо эрдний ирэхэд хамгийн ихэнд нь одоо бэлэг билгүүн байна. Түүний дараа хоёрт нь одоо сүжиг байна гэсэн байгаа. Эндээс харахад бэлэг билгүүн одоо ямар их чухал юм бэ гэдэг нь харагдаж байна. За биднийг одоо сансарт юу хүлж байдаг юм бэ гэхлээр зэрэг үүлийн үр болон хорт муу сэтгэл одоо нисванас юм. Гэхдээ дангаараа үүлийн үр биднийг одоо сансарт барьж байдаг юм бишээ. Тэгээ хамгийн гол үндэс нь болохоор хорт муу сэтгэл буюу нисванас байдаг. За нисванасын одоо ёзоор нь одоо юу юм бэ гэхээр зэрэг биед барих үзэл, биед барих одоо өөрийг эрхэмлэх үзэл буюу мунхаг юм. За тий мунхаг гэж одоо юу хэлж байна вэ гэхээр зэрэг би үгүй гэдгийг ухаарч ойлгоогүй. За биед одоо хатгаглан барьсан би гэсэн одоо үзлийг одоо хэлж байгаа. Да үнэхээр одоо сансрын одоо зовлонгоос игнэгт одоо ангижраа гэх юм бол танд бэлэг билгүүн хэрэгтэй. За энэ бэлэг билгүүн нь болохоор энэ өөр татгалсан өөр бийг одоо барих одоо үзлийг тасдах бэлэг билгүүн хэрэгтэй. За тэгээд энэ бэлэг билгүүн нь бол мөн одоо би үгүй юм а гэдгийг одоо таньж одоо онсон байх ёстой. За энэ сэтгэлээр л одоо сансраас одоо ёзорыг устгаад сансраас гэтгэх боломжтой юм аа.